та бүхний дунд Жан-Клод Ван Дамын киног хичнээн хүн үзэж байсан байна. Магадгүй зөндөө баг, харин түүний кассетыг дахин үзэж байсан хүмүүс байна уу? Олон байгаа гэдэгт итгэлтэй байна. Түүний эргэлттэй өшгөлтийг харчаад гудамжинд гараад байрныхаа хүүхдүүд дээр туршиж байсан нь ч цөөнгүй биз. Энэ удаагийн бичлэгээр 90-ад оны боевик киноны суперод Жан-Клод Ван Дамын уналт тослтын түүхийг ярих болно. Харин та лайкаараа дэмжээрэй. Жан-Клод Камиль Франсуа Ван Варенберг тийм ээ, түүний жинхэнэ нэр нь гайхалтай. Тэрээр 1960 оны 10 дугаар сарын 18-нд Бельги улсын Брюсселийн тусдаа захиргаат нутаг дэвсгэр болох Беркем Сент-Эгейтэд мэндэлсэн. Түүний эцэг нягтлан бодогч бөгөөд цэцгийн дэлгүүртэй байсан, харин их нь гэрийн эцэгтэй Ван Дам айлын ганц хүү. Тэрээр хүүхэд байхдаа хэтэрхий туранхай жижигхэн байсан. Түүнийг ихэд дээрлэхдэг байв. Нэгэн удаа Ван Дам түүний аав хоёр телевизээр үзэж байхад кунфугийн тухай нэвтрүүлэг гарч байсан. Кунфугийн урлаг Азиас дөнгөж Европ руу орж ирсэн үе. Жижигхэн туранхай хүн кунфу үзүүлэн бусдыг дийлж байхыг хараад тэд итгэсэн байдаг. Ингээд түүний эцэг 10 настай бяцхан Ван Дамыг Шотокен каратэгээр хичээллүүлэхээр болж тэрээр өөрийн хоёр дахь эцэг гэж нэрлэдэг багш Клод Гёцтэй танилцжээ. Жан-Клодын секцэнд дандаа 16-аас 18 настай хүүхдүүд хичээлдэг байсан. 15 настай Ван Дам каратэгийн тэмцээнд орж эхлэв. Өөрөөсөө хамаагүй том хүүхэдтэй спарринг хийхин тулд тэрээр маш өндөр өшөглөж сурах хэрэгтэй байлаа. Гэтэл Ван Дамын хөл тийм өндөр гардаггүй байж, ингээд тэрээр 16 настайгаасаа эхлэн балетээр хичээллэж эхэлсэн байна. Боевик киноны од жинхэнэ эр хүний дүрийг бүтээдэг тэрээр балетээр хичээллэж байснаа нуудаг байсан. Яагаад гэхээр балет тийм ч эрчүүдийн спорт биш юм. Хожим тэрээр балет бол маш хэцүү спорт. Гэхдээ балет л түүнийг маш уян хатан болгож бие хөдөлгөөнөө удирдах сурахад маш их түлхэж болсон гэж ярьсан. Ингээд карате, балет, бодибилдинг гурыг хослуулснаар бидний мэдэх ирээдүйн од 90 цент хүрлээ. Тэрээр албан ёсны каратены 44 тэмцээнд оролцсон гэдэг. Үүнээс 38-д нь ялж, 1-д нь ялагдсан, тэр нь тулдахгүй хасагдсан байдаг. 19 наснда тэрээр Европын авраг болсон байна. Мөн Жан-Клод кикбоксын 17 тулаан хийж бас нэгхэн л ялагдсан. Харин бодибилдингээр 1978 онд Ван Дам Бельгийн авраг болсон байдаг. Хэрвээ та бодибилдинг фитнесээр хичээллэхийг хүсэж байвал Гоку жимийг сонгоорой. Учир нь тэдний баг хамт олон саяхан хаан улдүүргийн Сила центрт 10 дахь салбараа нээсэн. Удахгүй хотын төвийн А бүсэд 11 дахь жимээ нээх судалгаа явагдаж байна. Жимийн чанар төхөөрөмжүүд нь улам сайжирсаар нэг төлбөр төлөөд дуртай газараа төвжирлэхүү түргэн шуурхай хичээллэх боломж Гоку жимийн хурдтай чадварлаг баг хамт олон санал болгож байна. Спортын карьер нь дээшээ өсөж байсан үед нь Ван Варенбергт бас нэг сонирхол гарч ирэв. Тэрээр анхны кинонд туслах дүрийг бүтээсэн. Харин гол дүрд нь бидний сайн мэдэх Сохор Нинжад тоглож байсан Рутгер Хауэр тоглосон. 18 наснда Жан-Клод 25 настай Венесуэл гаралтай Мария Родригестэй танилцв. 2 жилийн дараа тэд гэрлсэн. Түүний гэрлэлт нь ашиг сонирхлох байсан гэж хэлж болно. Учир нь Мария түүнд Калифорниа нэртэй фитнес зал нээхэд хамаг хөрөнгийг гаргасан байдаг. Жан-Клод жимд дулааны урлаг бодибилдинг зааж мөнгө түүн рүү урсаж эхлэв. Хүүхэмсэг байсан Жан-Клод Ван Варенбергт түүний амьдрал нэг л утгагүй санагдсан бололтой. Тэрээр Францад кино жүжигчин Жаклин Бисеттэй танилцсан. Жаклин түүнд Америкт кино жүжигчин болох санал тавьж, хэрвээ түүнийг ирэх юм бол бүх зүйлээр туслана гэж амлав. Ингээд Франсуа Холливуудыг эзлэхээр нэг мөр шулуудаж Калифорни жимээ заран Америк руу нүүсэн. Түүнийг явахт нь түүний эцэг чи хизээч эргэж ирж болно. Чамд энд унтах байр бас цэцгийн дэлгүүр байгаа гэд амжилт хүсэн үджээ. Америкт очсон Жан-Клод Жаклин Бисеттэй уулзах гэсэн боловч тэр нь аль хэдийн өөр хүнтэй болчихож. Эхэндээ Жан-Клод жим зарсан мөнгөөрөө амьдарч байсан. Лос Анжелест түүний мөнгө гэрлийн урдаар мэт өргөдөж дуусав. Тэрээр хоног төрүүлэх газарчгүй болсон. Гудамжинд хаягдсан машинд хонсон өдрүүд цөөнгүй байдаг. Хамгийн гол асуудал нь Жан-Клод англи хэлгүй байсан юм. Өсөж өгөхгүй тулд пицца зөөж, хэвс цэвэрлэж, лимузины жолооч хүртэл хийж байсан.
бусад цагаар Холливуудын продюсеруудын машин байж магадгүй гэж бодон үнэтэй машин дээр өөрийн зургаа дугаартаа нааж үлдээдэг байж тэрээр аль болох том продюсер алдартай найруулагчдын нүдэнд өртөх гэж өдөр бүр янз бүрийн орлого хийдэг байж Жан-Клод бараг туйлдж буцах тухай бодож байсан үед Чак Норристай танилцж тэрээр Чак Норрисын шөнийн клубд бие хамгаалагчаар ажилд орсон. Агуу домог болох Чак Норрис саяхан Тэнгэрийн орон руу дэвшсэн. Түүний гигэн дурсгалыг хүндэтгий. Чак Норрис Жан-Клодыг бэлтгэл хангагчаа хийлгэж өөрийн киноны Хармаст тоглуулав. Хожим Жан-Клод дурсахдаа би Чак Норрисын зодурын хүүхэд байсан гэж ярьсан. Жан-Клод талигчийн сураггүй алга болгосод кинонд хальт оров. 1984 онд Break Dance киноны хэсэгт хальт бүжиглэв. Дараа нь инэдмийн кино болох Монако үрд кинонд гей каратэчний дүрд тоглосон. Харин түүний хизээч бүү ухар, хизээч бүү буужиг кино түүнд нэлээд түлхэц болсон. Жан-Клод Иван Крашинский нэртэй эсрэг дүрд тоглов. Түүний Ван Варенберг нэр нь цээжлэхэд хэцүү байсан учраас талигч найзаагаа дурсахын тулд Ван Дам нэрийг нь өөртөө өгсөн. Ван Дам нэр нь богино бөгөөд илүү тод сонсогддог. Энэ кинонд тоглохдоо Ван Дам дөнгөж $250 цалин авсан. Тэрээр ер нь зураг авалтын үед хамтрагчтай гимтээчгэд байдаг талтай. Түүний цохилтууд бодит гэмтэл учруулж байсан нь цөөнгүй. 1987 онд Хищник буюу Аратан кино гарсныг бид мэднэ. Тэрхүү киноны Аратны дүрд Ван Дам тоглохоор гарын үсэг зурсан байдаг. Гэвч удалгүй түүнийг арай өндөр жүжигчин болох Кевин Петролоор сольсон байна. Шалтгаан нь Ван Дам арай жижигдсэн гэдэг. Ван Дамд тухайн костюм таалагдахгүй бүхчм халуунд тэсвэрлэх аргагүй байснаас гадна түүний нүүр царай кинонд гарахгүй гэдгийг мэдээд их ундуудсан байна. Түүний англи хэл маш муу байсан учраас Ван Дам костюм өмсөж гүүн гэдгээ мэдэлгүй киноны гэрээнд гарын үсэг зурсан байх. Киноны туслах дүр тоглосон Кейси Вентура хожим нь хэлэхдээ Ван Дам удирдлагуудтай муудалцаж орлон тоглогчдоо гар зөрүүлсэн гэж ярьсан. Ван Дам гарсан нь ч зүв болсон. Тэгээгүй бол бид их л сонин Арнольдын Хищникийг үзэх байлаа. Түүний амьдралыг оронгоор нь өөрчилсөн түүхэн домогт Bloodsport буюу цусд дэвжээ кино. Энэхүү киноны төгсгөлд Фрэнк Дюксын бодит амьдралаас сэдвлэн бүтээв гэсэн утгатай бичиг гардаг. Фрэнк Дюкс Ван Дам хоёр нийлж байгаад энэхүү киноны зохиолыг бичсэн гэдэг яриа бий. Фрэнк Дюкс продюсеруудыг таньдаг, харин Ван Дам зохиолыг бичилзэж хоёулаа нийлж киноны санхүүжилт олж аван гол дүрд нь Ван Дамыг тоглуулна гэсэн тохироо. Тухайн үед дөнгөж нээгдсэн Canon студийн хамтран эзэмшигч Менахан Голом Ван Дамыг тоглуулахгүй оронд нь Майкл Жудиковыг авахаар зэхэж байв. Гэтэл Ван Дам түүнийг ресторанд хооллож байхад нь өөрийн эргэлттэй өшгөлтийг үзүүлж түүнийг гайхшруулан хөл нь яг нүүрний өмнө зогссон гэдэг. Ван Дамын өөрийн яриагаар бол Менахамтай анх 18 настай байх үедээ Италийн Миланд танилцсан. Тухайн үед Менахам Ван Дамыг хараад маш сайн өшгөлтөг хүү байна. Америк түрээ дээрээр кинонд тоглуулна гэсэн. Ван Дам Америкт очоод түүнтэй анх уулзснаас хойш 7 жилийн дараа Менахамтай ресторанд таарад түүнийг гарахт нь угтахад түүнд Менахам нэрийн уудсаа өгөөд маргааш хүрээд ирээрэй, чамтай ярих юм байна гэжээ. Ван Дам оффист нь очиж шпагат сууж булчингаа үзүүлтэл Менахам чам шиг сунгалттай бүжигчин залуучууд зөндөө байна. Чамаас булчинтай залуучууд Голдс Жимээр дүүрэн байна гэхэд Ван Дамын асаж оргилж байсан сэтгэл нь гонсоож нүдний цог нь унтарсан. Менахам түүнийг ажиглаж байгаад туслахаа зохиол аваад иргэв. Кино зохиолыг ширээн дээр шидээд чи энэ кинонд тоглоод од болно гэжээ. Ван Дам гайхшран ямар дүрд тоглохын гэтэл гол дүрд гэж ахин хариулав. Ингээд энэхүү кино хийгдгээр болж Canon студ $1 сая гаргасан байна. Холливуудын хэмжээнд маш бага мөнгө. Тулааны урлагийн тухай киноны үед дуусч байсан үед цусд дэвжээ кино прокатуудыг бутан эргэж $50 сая ашиг олсон нь гайхалтай. Ван Дам сэрээд алдартай болсноо мэдв. Энэхүү киноны дүрээр Mortal Kombat тоглоомын алдарт Johnny Cage бий болсон. Ван Дамыг Johnny Cage-д тоглохыг өрсөн боловч тэрээр татгалзаж Street Fighter-ийн Leon-д тоглосон. Инээдтэй нь Mortal Kombat кино маш их үзэлт авч ашиг орлогоороо ч сайн байсан. Харин гудамжны зодон кино зардлаа нөхөж чадсан ч цаг хугацааны шалгуурд авч чадалгүй мартагджээ. 1988 он Киборг. Энэхүү киноны хутгатай сцен дээр Ван Дам туслах жүжигчний нүдийг сохолсон.
Шүүх хурал дээр түүнийг зураг авалтын багийнхан нь нэг ч өмөрлгүй тэрээр $500,000 нөхөн төлбөр төлсөн байдаг. Ер нь Ван Дам зодооны хэсэг дээр туслах дүрүүдийг гэмтээж байсан нь зөөнгүй. Тэрээр бүү ухар бүү буужиг кинон дээр муу адил туслах дүрийг гэмтээж шүүх хурал хүртэл явсан. Киборг кинон тоглоод Ван Дам $50,000 авсан. 1988 он кикбоксчин Америк залуучууд болох ах トゥ Курт Эрик хоёр кикбоксын их орон болох Таиланд руу явж Америк сургуулийг илүү гэдгийг батлахаар явдаг. Клод Гёц болох Ван Дамын багшны хатуу ширүүн арга барилтай байсан бөгөөд үүнийг киноны үйл явдалд оруулан багшаа дурсжээ. Кикбоксчны дүрд тоглоод Ван Дам $70,000 авсан. 1990 он Арслангийн зүрхт баячуудыг зугаацуулах зодооны клубуд өөрийн хүслээр биш оролцох залуугийн тухай кино. $6 сая өртөгтэй кино $24 сая олов. Харин Ван Дам $70,000. 1991 он үхлийн тогтоол цуврал аллага илрүүлэх зорилгоор цагдаа болох Луис Бьорк ялтны дүрээр шоронд орно. Ван Дамын цалин ихсэхгүй $70,000 л байлаа. 1991 он давхар цохилт энэхүү киноны кассет приставтай айл болгонд байсан баг. 2 Ван Дам нэг кадрт эцэг хийг нь алах үед азар амьд үлдсэн эхрүүд болох Чад Алексийн өшөө авалтын тухай кино. Энэхүү кинонд Бола Янг эргэж ирэв. Ван Дамын орлого өссөн $600,000 авсан. Жүжигчний туршлага хуримтлуулсаар Ван Дам Аз зэрэглэлийн кинонд тоглож эхлэв. 1992 он төгс зэрэг сайн санаат зэрэг болох Люк буюу Жан-Клод Ван Дам, өөрийн хамтрагч зэрэг болох харгас хэрцгий алуурчин Скот буюу Дольф Лундгрен хоёр киноны турш зөрчилдөн тулалдана. Киноны төгсгөлд энэ хоёр хоёулаа өөхөх байсан боловч эцэстээ төгсгөлийн өөрчилж Ван Дам амьд үлдэж Дольф Лундгрен үхэж дуустдаг. Хэрвээ эхний төгсгөлөөр төгссөн бол утга учиргүй хоорондоо огт холбоогүй төгс зэрэг 4 хүртлээр үргэлжлэхгүй байлаа. Ван Дам төгс зэрэгт тоглоод $1.5 сая олсон. 1993 он хэцүү бай. Джон Траволта Николас Кейжийн тоглосон Face Off киноны Хонконг найруулагч Джон Ву найруулсан. Ван Дамын дүр хитрхи богиноос учраас Ван Дам монтаж дээр нь өөрөө ажиллаж өөрийн дэлгэцийн цагаа уртасгасан гэдэг. Энэ үеэс эхлэн Ван Дамын кинонд оролцох оддын өвчин нь эхэлнэ. 1993 он зүхтах газаргүй. Шоронгоос оргосон Сэм 2 хүүхэдтэй бэлэвсэн эмэгтэй фермд нуугдана. Сэм бараг эрхчлөөтэй болоход ойрхон байсан ч бүсгүүд аюул занал хийлэл учирдаг. Энэ үед Ван Дамын дүр зүхтаалгүй үлдэхээр шийддэг. 1994 он цаг хугацааны цагдаа. Цагдаа болох Макс Уокер өнгөрсөн рүү явж түүхийг өөрчлөхөөр бас өнгөрсөн рүү явсан сенаторыг зогсоохоор явна. $28 сая зардалтай кино дэлхийд $128 сая ашиг болсон. Харин Ван Дам $5 сая. 1994 он гудамжны зодонч Capcom видео тоглоомны компани хангалттай их мөнгө амласан болоод ч түрүү Ван Дам Johnny Cage-д биш хурандаа William Gale-ийн дүрд тогложээ. Хожим Ван Дам энэ үеэр хар тамхины асуудалтай байсан. Тэрээр 7 хоног бүр $10,000 хамгийн хэрэггүй хоронд зарцуулдаг байснаа ярьжээ. Киноны зураг авалтын үеэр Ван Дам нэг бол өвчтөй гэд ирэхгүй, нэг бол маш их хоцордог байсан. Street Fighter кинонд дуучин Kylie Minogue тоглосон. Тэр хоёр роман үүсгээд алга болсон гэдэг яриач бий. Ван Дамын кино зураг авалтаас хоцрох, хар тамхи, арх шоу цэнгэний асуудлууд студийн боссуудын чихэнд хүрч эхлэв. Найзууд сериалд хэсэг эпизодод Ван Дам тоглосон. Найзууд олон ангид ситком бол бүх цаг үеийн анхны хамгийн шилдэг инэдмийн сериал. Харамсалтай нь Монголд гараагүй. Ван Дам тэр ситкомд тоглохдоо тийм алдартай олон ангитад орснооч мэдээгүй. Учир нь тэрээр 90 инэдмийн кино үздэггүй байж. Найзууд Ван Дамын нэр хүндийг хэсэг торгоо. 1996 он гинтийн үхэл. Стадионд болох гэж байгаа терактад нэгэн зоригтой гал сөнөөгч орооцолддог. Үйл явдал мэдээж бүгдийг аварснаар төгснө. Ван Дамын шагнал $5 сая. $35 сая төсөвтэй энэхүү кинон 65 саяыг олсон. Маркетингийн зардал, кино театрын зардлыг тооцвол гинтийн үхэл кино зардлаа нөхөж чадалгүй унжээ. Энэ бол Ван Дамын сүрлийн эхлэл байсан юм. Universal Studios-тэй хийсэн гэрээ дуусаагүй байсан болохоор Ван Дам өөрөө зохиолыг бичиж, өөрөө найруулан, продюсерлан The Quest кино гарав. Энэхүү кино цуст дэвжээ кинотой нэлээд төстэй. Төгсгөлийн тулаан дээр хан нэртэй Монголдоо зодтолддог. Энэ жүжигчин бол Мишель Кисигийн төрсөн ах. Мишель Киси нь Ван Дамтай хүүхэд ах уу найз. Тэр хоёр хамтдаа бэлтгэл хийж хамтдаа Холливуудыг эзэмнэхээр явсан.
Мишель Кисийг бид бүхэн Тонгпогийн дүрээр мэднэ. Ах トゥ хоёр Марокко гаралтай. Бага насндаа Бельгийн Брюссел рүү нүүсэн байдаг. Абдель Киси Арслангийн зүрхт киноны хуудастай сөрөг дүрийг бүтээсэн. Харин дүү нь Ван Дамын кинонуудын олон тулааны хэсгийг дэглэдэг байжээ. Ер нь Ван Дам азтай түүний сөрөг дүрүүд дандаа сонирхолтой бөгөөд зөвүүн байдаг байж. Максимум Риск, Деннис Родман, Микки Рурктэй Давхар баг, Дэлбэлэгч Инферно, Репликант гэх зэрэг кинонууд гарсаар байсан ч ашиг орлого үзэлт нь үргэлж муудсаар байжээ. Энэ үеэр Ван Дамын уулт эдэлт нь улам л нэмэгдсээр байсан юм. Жан-Клод Франсуа 5 удаа гэрэлсэн. Түүний анхны эхнэр Мария Родригес Америк руу яваад салцгаасан. Ван Дам барилгын компанид паркетчин хийдэг байсан. Тэрхүү барилгын компани эзний охин болох Синтия Дердериант 1985 онд гэрлэж Америкт ногоон картаар амьдарч байсан тэрээр Америкт амьдрах эрхтэй болжээ. Тэр хоёрын гэрлэлт 1 жил өрнсөн. Домогт Чак Норрисын үдэшлэгдээр Ван Дам бодибилдингийн тамирчин Глэдис Португестэй танилцсан. Тэр хоёрын гэрлэлт 87 92 он хүртэл үргэлжилсэн байдаг. Глэдис Ван Дам хоёр дундаасаа 2 хүүхэдтэй болжээ. 94 онд Жан-Клод Ван Дам Дарси Лапьертэйг гэрлэж дундаасаа 1 хүүтэй болсон. Харин 97 онд олон жил зөрчилдсөний эцэст тэр хоёр бас л салцгаасан. Гэр бүлийн асуудал мөн хориотой бодис зэргээс болж Ван Дам улам их сэтгэл санаагаар унсан. Тэрээр 2 туйлд сэтгцийн эмгэгтэй болжээ. Энэ үед нь түүний 3 дахь эхнэр Глэдис Португес эмчилгээнд хамрагдахыг ятгаж хэцүү цаг үед нь дэрэгдэн байсан. Тэрээр хар тамхинаас эхнэрийнхээ хүчинд мөн спортын хүчинд гарсан байдаг. Хамааралтай донтолттой болгодог зүйлсээс спорт гаргадаг хүмүүс өөр зүйлд сатаарад зүгээр гэж боддог. Спортоор хичээллэх үед хүний бие эрүүлжиж эхэлнэ. Эрүүлжиж ирэх үед хүн аз жаргалыг мэдэрч эхэлдэг. Энэ бол зүгээр цагаа боловсон өнгөрөөж байгаа хэрэг биш. Эргээд эрүүлжих процесс юм. Яг л ханиад хүрээд эдгэрээд хүчтэнхээ орохтой ижил. Донтолт арх дарсны асуудал эсвэл сэтгэл санаа муудах үедээ спортоор яваад үзээрэй туслана гэдэгт итгэлтэй байна. 1999 онд Глэдис Ван Дам хоёр ахин гэрэлсэн байдаг. Энэ цагаас хойш тэр хоёр цугтаа байгаа. Жан-Клод Ван Дам MTV Movie Awards-д 3 жил дараалан хамгийн халуухан эр хүн номинацид нэр дэвшиж байсан. Ийм учраас ч тэрээр хизээч үнэн ч эр хүн байгаагүй. Хөгшөрсөн ч түүний явдал суудал өөрчлөгдөөгүй. Хүн өөрчлөгддөггүй гэж. Ван Дам Стивен Сигал хоёр бие биенээ үздэггүй. Стивен Сигал арай хожуу гарч ирсэн ч түүний айкидо кинонд тесрэлт хийн. Үзэгчдэд таалагдаж тэрээр боевик киноны од болж чадсан билээ. Боевик киноны эд үед үзэгч түмний дунд Ван Дам, Сталлоне, Арнольд хэн дийлэх вэ гэсэн яриа байдаг байсан. Үүний тоонд ч Стивен Сигал, Жеки Чан, Брюс Ли орно. Ард иргэдэн ингэж яриад байхад ийм асуултыг сэтгүүлчид тавих нь тодорхой. Энэ үед Стивен Сигал Ван Дамыг тулаанч биш, тэр юуны ч авраг байж болно гэж хэлв. Ер нь Сигал бусдыг доош хийж өөрийгөө дүүдлэх зүйлс их хийсэн. Түүний байд нь Ван Дам орж ямар ч үед түүнтэй зодтолтвол өчиггүй ялна гэдэг байсан. Хожим тэд Сильвестр Сталлонегийн үдшилтээр тааран Ван Дам түүнээс ам асуухаар шийдэж хоёулаа гарыг гэжээ. Ван Дам гадаад артлаа хүлээсэн байна. Харин Сигал гарч ирээгүй үнийг Сталлоне баталдаг. Стивен Сигал 1.93 см 110 гаруй кг жинтэй жижигхэн Ван Дамыг дийлэх магадлал бий. Гэхдээ Япон улсаас гаралтай айкидо тулааны урлаг яг бодит амьдрал дээр хэрэгжиж байсныг мэдэхгүй. Хэрвээ үр дүнтэй байсан бол холимог тулаанд ороод ирэх байсан биз. Ван Дам Сильвестр Сталлонег троллдорж байсан ч тэр хоёр гайгүй харилцаатай. Тэрээр The Expendables 1 кинонд Ван Дамыг үрсэн боловч тэрээр татгалцсан байна. Харин 2012 онд 2 дугаар ангид эсрэг дүрт тоглон түүний карьер хальт сэргэлт ав. Үүнээс хойш ахаад л 2 дугаар сортын кинонууд ээлжлэнэ. Төгс зэрэг кино бүр 4 дугаар анги хүртлээр үргэлжилсэн. Дольф Лундгрен эргэж ирсэн ч нэмэргүй байв. Уулын төгс зэргийг Рэмбо шиг, Рокки шиг хөгжүүлэн франшиз болгосон бол гэвч хоорондоо ямар ч уялдаа холбоогүй үйл явдлын алдаанууд энэхүү киног бүр булшилсан байдаг. 2008 онд гарсан JCVD нэртэй хагас баримтат комеди криминал кинон дээр үнэхээр олон жилийн турш жүжиглэж жүжигчний чадвар нь сайжирсан Ван Дам тоглон шуугуулж чадсан. Харамсалтай нь энэхүү кинонд зардлаа нөхөж чадаагүй ч Ван Дамын тоглолт кино шүүмжчид болон үзэгчдээс маш өндөр үнэлгээ авсан. Энэхүү киног үзээрэй гэж санал болгоё. Надад лав маш их таалагдсан. 2012 онд Volvo-гийн тракийн реклам явв. Явж буй хоёр ачааны машины дунд Ван Дам ахин шпагат сууж
байгаа реклам. Энэхүү рекламны бичлэг маш богино хугацаанд интернетийг вирусдүүлж чадсан байдаг. Ван Дам Кунг Фу Панда, Minions гэх зэрэг хүүхэлдэйн кинонд дуу оруулсан. 2024 онд тэрээр 2 кинонд тоглосон. Өнгөрсөн жилд Ван Дам The Gardener хэмээх Франц кинонд тогложээ. Тэрээр өдгөө 66 насыг зооглож байна. Жан-Клод Камиль Франсуа Ван Варенберг өндөр 175 см, бодибилдингийн чин 80 кг, түүний хоёр толгойд 43 см. Тэрээр 7 хоногт 3-аас 4 удаа бэлтгэл хийдэг байсан. Хоёр толгойд 28 кг гантелээр өргөдөг байж, хэвтэй шахалт 130 кг. Тэрээр цагаан олдон болоод удаж байгаа. Түүнийг натурал уу гэвэл үгүй гэх нь илбэг. Учир нь тэрээр үжээ бодибилдингийн тэмцээнд орж байсан. Мөн түүний сайн формтой үеийн зургийг харвал хөхний толгой нь ургасан харагддаг. Тухайн үед мэдлэг хомс байсан болохоор аргагүй биз. Харин фармакологийн мэдлэг харьцангуй их болсон. Хэрвээ танд үнэн бодит мэдлэг хэрэгтэй бол арт бодибилдинг төлбөртэй группт ороорой, хэрэгтэй мэдээллүүд зөндөө байгаа. Жан-Клод Ван Дам бол нэг утгатай хүн гэж хэлэхэд хэцүү. Тэрээр дэлхийн хэмжээний од болж чадсан ч хар тамхи, алкогол, хүүхэн гэх асуудлуудаас болж тэндээ удаан тогтож чадалгүй унсан. Түүний түүх гайхалтай бас сургамжтай хэрнээ харамсалтай. Энэхүү дугаарыг бүтээхэд маш олон гадны контент үзсэн бөгөөд зарим нэгэн түүний үзэн ядагч мэт хүмүүс түүний уналтыг бахархалтайгаар ярина. Түүний дэлхийн хэмжээнд хүүхдүүдийг спортоор хичээллэхэд нөлөөсөн хувь нэмрийг нь хүртэл үгүйсгэн. Жишээлбэл спортоор хичээллэхэд Ван Дам нөлөөсөн хувь нэмэр гэж юу байдаг юм? Үнэндээ өөртөө арчаатай хүмүүс л спортод үлддэг. Ван Дамгүй аригчин болох нь болоод спортод үлдэх нь үлдсэн гэх мэт. Гайхалтай түүний хүүхэмсэг учраас охин нь нэлен далангуй зураг гаргаж байгаа. Тэр хар тамхичин учраас хүүн ч гэсэн хар тамхичин гин. Миний хувьд Ван Дам спортоор хичээллэхэд маш их бүр асар их нөлөө үзүүлж чадсан. Цусд дэвжээг үзээд хүүхэлдэйн кино үзэх үеэр шпагат суудаг байснаа санаж байна. 10 настай хүүхэд Ван Дамын цусд дэвжээг үзэж сэтгэлийн хөөрлөөр шпагат сууна гэхээр ямар ч эцэг их сунгалт хий гэж хэлэхэд хүчлээд дийлэхгүй зүйлсийг хийлгэсэн нь гайхалтай. Зарим хүмүүс маш их гаргаж хүүхдүүдийг хүчирхийлэл дуруу татсан л кинодоо хэмээцгээдэг. Мэдгүй миний хувьд л буруу зүйл хийвэл Ван Дам шиг сайн цагтаа сайн залуу гарч ирээд буруутныг шийтгэж гэмгүй хүмүүсийг аварна гэж ойлгодог байлаа. Заллахтай буюу кинонууд байг. Цусд дэвжээ бол жинхэнэ спортын тухай кино юм. Төгсгөлийн тулаанд Боло Янг Ван Дамын нүд рүү нунтаг цацдаг хэсэг бол жинхэнэ гал. Хэрвээ чи шудраг бус ялахын тулд буруу муухай арга хэрэглэж байвал чи эцэстээ үнэнд гүйцэгдэж ялагдах болно. Энэ чинь шудраг спортыг сурталчилж байгаа хэрэг биш үү? Энэ улс төрд байгаа ахнар бүгд л Ван Дамын киног үзэж өссөн баг. Зарим нэгэн загалмаас эцгийн Майклийн амьдралыг хэрэгжүүлсэн нь ч бий. Гэхдээ өөрөө төгсгөлдөө яадаг үлээ. Арай л киногоо буруу ойлгоцсон юм шиг. За энэ яг Ван Дам бол улс их орноо худалдсангүй. Түүний кинонууд сургамжтай бөгөөд спортод уриалж байсан болохоор буян хийж байсан гэсэн үг. Тэрээр сайнтай муутай алдаж онож амьдэрсэн хүн. Хүүхэд насныхаа хүсэл мөрөөдлөө хизээж бууж өглгүй биелүүлж өдийг хүртэл үдсээр байгаа дэлхийд данстай болсон хүн. Түүний амьдралын оргил хэсгийн өчүүхэн хэсэгт ч очиж чадаагүй бид түүнийг шүүмжлэх хинсэн блэ. Тэр онсон дараа нь алдсан. Гэхдээ тэр хүнд ч гай бололгүй хүртэх ёстой зүйлээ өөрөө л хүртэж туулж аваа яахарахгүй амьд домог билээ. За энэ үрээд энэхүү бичлэг өндөрлөлөө танд таалагдсан бол лайка дараарай. Мөн зөвлөгөө хооллолтын ном авахыг хүсвэл чат чирээ Сильвестр Сталлонегаар уулзъя да. Би хүмүүст болон өмнөдийн тулааны урлагт итгэдэг байсан. Би олон их нэртэй байсан. Би үргэлж хайранд итгэдэг байлаа. 3 хүүхэдтэй эмэгтэй хүн алийг нь илүү хайрладгаа хэлэхэд хэцүү байх. Тэр их хүн учраас хэрвээ чиний амьдралд 5, 6, 10 эмэгтэй байсан бол тэд бүгд өөрийн гэсэн мөн чанартай. Гэхдээ сэтгүүлчдэд энэ ерөөсөө сонирн биш. Хар тамхи. Чамд бүх юм байгаа үед чи дэлхийг тойрон аялна. Чи бүх зочд буудалд орж үзсний дараа өөрийгөө пентхаусын примадонна гэж мэдэрнэ. Чамд нэг юм дутуу юм шиг санагдана. Энэ бүгд хайр дурлалаас болсон. Би нэг юм амсаж үзээд тэр нь намайг хэлчихсэн. Ван Дам, торонд орсон бар. Цусд дэвжээний хүн өгөөшөнд орчихсон. Би сэтгэл зүгээрээ нурсан. Хүчлэж би гарсан. Би хайж чадсан. Гэхдээ энэ бүгд надтай л зүг байгаа. Энэ үнэхээр хэцүү байсан. Би одоолох тавилантай төрсөн нь миний буруу биш.
Би үүнийг гуйсан. Би 13 байхдаа мөрөөдөлд итгэдэг байсан. Тэр минь биелсэн. Гэхдээ би өнөөдөр хүртэл өөрөөсөө асуудаг. Би энэ дэлхийд юу хийж үлдээсэн бэ гэж. Юу ч хийгээгүй. Би юу ч хийгээгүй. Би энд ингээл өвчиж магадгүй. Гэхдээ өөрийн төрсөн нутаг болох Бельгид бүгдийг шинээр эхлэхийг хүсэж байна. Эцэг эхтэйгээ харилцаагаа шинээр эхлүүлж, эрүүл мэндэ буцааж авчрахсан. Хүмүүсийг алах тэнэг зүйл. Би битгий тэгээсэ гэж бурхнаас гуйж байна. Би итгэж байна. Энэ бол кино биш. Энэ бол бодит амьдрал. Бодит байдал.